Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол уран зохиолын найруулгын эхийн салаалах ургал. Тэгэхээр уран зохиолын эхийн төрөл зүйлийг хэрхэн өөрчлөн найруулж бичдэг вэ? За хураах, дэлгэрүүлэх, тонгорох, салаалах гэсэн хэлний үндсэн дөрвөн хувиргал байдаг тийм. Тэгэхээр үүний дотроос салаалах хувиргалыг бүтээвэр үг өгүүлбэр буюу үүний дотроос эхийн түвшинд хэрхэн хувиргаж болдог вэ? Эхийн бичлэгийн хэлбэрийг өөрчлөн найруулж нэг утга санааг өөр хэлбэрээр илэрхийлэхийг салаалах хувиргал гэнэ. Салаалах хувиргал хийх дараах аргууд байна. За үүнд хэлц бус нэгжийг хэлцээр солин найруулах, за эхийн хэлбэрийг өөрчлөн найруулах, эхийн хэв маягийг өөрчлөх, за өгүүлбэр үгсийн хэлзүү хэлбэрийг солин найруулах гэсэн ийм аргуудаар салаалах хувиргалыг хийж болно. За хийхдээ дараах зүйлсийг маш сайтар анхаарна. За үүнд эхийг уншиж, утгыг сайтар ойлгох хэрэгтэй. За эхийн гол утга санааг хадгалсан түлхүүр үг өгүүлбэрээ зөв тодорхойлон бичих. За хэлцийн утгыг мэдэж зөв сонгох. За эхийг салаалан хувиргах, аргаа сонгох гэх зэргийг анхаарнаа. За дээрх аргуудаас салаалж хувиргасан жишээнүүдийг уншиж харьцуулж үзцгээе. За бидний өмнө уншиж исэн Монголын улс товчооны 138 дугаар зүйл байна. За өвлийн их мэрэгдийн нутгаас олж авсан хүчүүн нэрт хүн ба тайчуудын бисүүдийн нутгаас олж авсан хөхөөчөө, татарын нутгаас олж авсан шихээ хутаг, зүрхний нутгаас олж авсан борхвол энэ дөрвөн хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өвлийн хөвүүддээ өгүүлрэн эднийг өдөр үзэх, нүд шөн сонсох чих болгоё гэв. За энэ үргэлжилсэн үгийн хэлбэртэй энийг шүлгийн хэлбэртэй буюу яруу найраг болгосон байна. За юунтай төрсэн өвлөн их мэрэгдийн хөвүүн хүчөөг, тайчуудын хөвүүн хөхөөчөөг, татарын хөвүүн шихээ хутгийг, зүрхний хөвүүн борхуулыг эхийн хайраар хайрлан өсгөж өөрийн хөвгүүддээ ойр дотн шадарлуулж өмг түшиг болгон өдөр үзэх нүд шөн сонсох чих болгожээ. За дээрх хоёр ихийг харьцуулбал эхийн хэлбэрийг өөрчлөн найруулах буюу үргэлжилсэн үгийн зохиолыг шүлэглэн бичих хэлбэрээр салаалан хувиргажээ. За дараагийн жишээ мэлхий нүүд гэж байна. За амьдарч байсан намаг нь хатахад 2 мэлхий шумбан наадаж болох газар хайн явжээ. Тэгтэл өмнө нь худаг таарлцсанд нэг нь бодож эргцүүлсэнчгүй шууд харайн орж цэнгэг усанд булхан баясав. За энэ ихийг хэрхэн салаалж хувиргаж вэ? Толгой хоргодож байсан намаг нь хатахад 2 мэлхий шумбан наадаж болох газар хайн явжээ. Тэгтэл өмнө нь худаг таарлцсанд нэгэн бодож эргцүүлсэнчгүй гуяа алгадан харайн орж цэнгэг усанд булхан наран гарч гинэ. За тэр шараар тодруулсан үгнүүдийг хараарай. Тэгэхээр дээрх хоёр ихэд болохоор хэлц бус нэгжийг зүгээр өөрөөр хэлбэл энгийн үгнүүдийг хэлцээр солин найруулах аргаар салаалах хувиргал хийсэн байгаа юм аа. За тэгээд анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр эргэж уулзцгаая.